Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ардын хувьсгалын бүлгийн Амуу буудааны их нутаг Сэлэнг аймгаас хүрч байна. Нэвтрүүлгийн зорилго нь хэн нэгнийгээ баярлуулж, хэн нэгэндээ сэтгэлээнд хайрлахад оршдог. Энэ удаад бид Сэлэнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Ахмад буурлуудаа урам хайрлсан агшин болоод Сэлэнгийн ахмадуудын сургамж захиас чин сэтгэлийн мэдчилгээг хуваалцахаар бэлтгэлээ. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Нэгдүгээр суваг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн баярын тусгай дугаар үзэгч та бүхэнд Сэлэнг аймгаас хүрч байна. Нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид Сэлэнг аймгийн үе үеийн төлөөлөл болсон Ахмад буурлуудын төлөөлөл болсон салбарын манлайлагч удирдлагуудын төлөөлөл уригдаа оролцоод байна. Та бүхэндээ энэ сайхан гэгээн өдрийн мэндийг хүргэе. Баярын мэндийг хүргэе. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгээн сайхан зүйлийг үзэгч түмэндээ өргөн барьж, хэн нэгнийгээ баярлуулж, хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оршдог. Энэ ч утгаараа бид бүхэн Монгол улсынхаа өнцөг булан бүрт очиж ажиллаж, гэгээн сайхан бүхнийг үзэгчтэйгээ хуваалцсан, тухайн сум орон нутгийн бас онцлогийг тодорхойлон, тухайн сум орон нутгийн хүн чанарын дээд болсон гавьяатан хүмүүсийнхаа олон сайхан түүхийг үлдээдэг билээ. Яг энэ цаг мөчид бид бүхэн Сэлэнг аймгийн маань иргэдийн хурлын 30 жилийн тун удахгүй болгож үүнтэй холбогдуулаад Сэлэнг аймгийн иргэдийн хурлын ажилтан халбаагчдыг зорж ирээд Ахмад буурлуудынхаа төлөөлөлтөд уулзаад байна. Сэлэнг аймгийн иргэдийн хурлын дарга Наран Туяа таныг энэхүү цэнгэр дэлгэцээр үзэн суугаа эрхэм үзэгчтэй мэдчлэн Ахмадын баярын мэндийг хүргэнэ гэж хүсэж байна. Баярлалаа. Өнөөдөр бас нэгдүгээр сувгаар явдаг хүн чанар нэвтрүүлэгт манай Сэлэнг аймгийн энэ өргөн бүрэлдэхүүнтэй манай олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан өнөөдөр хүн чанар нэвтрүүлгээ Сэлэнг аймгаас зорин ирж манай ахмадууд тэр дундаа салбар бүрийн төлөөлөл болсон, манлал болсон энэ эрхэм хүндтэй зочдыг маань оройн энэ нэвтрүүлэгт оруулж байгаа явдал чин сэтгэлээсээ баярлалаа. Таны түрүүнд урьдчилан Монгол улсад нутгийн удирдлагын шин тогтолцоо үүсэн бий болсны түүхт 30 жилийн ой мэндийг бас өнөөдрийн энэ хорон цугларсан байгаа нийт ахмадуудтай олон нийт сэлэнгчүүдтэй нутгийн удирдлагын шин тогтолцоог бий болгоход үе үед хамтран зүтгэсэн дарга удирдлагууд, эрхэм төлөөлөгчд та бүхэндээ бас энэ сайхан түүхэн өдрийн 30 жилийн ой баярын мэндийг мөн олон улсын Ахмадын баярын халуун мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр ирсэн зочид маань бүгдээрээ хувь хүний амьдралын нэгэн түүхийг маш бахархалтайгаар өөр өөрсдийнхөө амьдралын туулсан замнал дээр тулгуурлаад үзэж олонтойгоо хуваалцсан ах гэж бодож байгаа. Манай Сэлэнг аймаг 110 мянган гаруй иргэдтэй. Тэр иргэдийн маань одоо түүчээ болсон залуу халуун насаа Сэлэнг аймгийнхаа өөрсдийнхөө амьдарч байгаа сумынхаа хөгжил цэцэглэл түүхэн бүтээн байгуулалт болгонд гар бие оролцсон салбарын мундаг эрхэм хүндэт хүмүүстэйгээ хамтраад сууж байгаанаас миний хувьд нэр төрийн эрэг бөгөөд их бахархалтай байна. Тэгэлгүй яг аливаа ажил жижиг том гэлтгөө бүгд нэгэн санаатай нэгэн зорилготой гэмээн аливаа ажил үс бүтдэгчүүдэд энэ утгаараа өнөөдрийн сайхан Ахмадын баяраар мянган ахмадуудаа төлөөлөл болж ирсэн энэ сайхан хүмүүстээ бас баярлахгүй байхын аргагүй хүн чанар гэж хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадах агуйг хайр оршдог, инрэл нэгүслэл оршдог, хамгийн гол нь биедээ урмын сайхан үгийг хэлэхэд оршдог. Өнөөдөр цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчд маань сэлэнгэлчүүдийнхаа бахархал болсон олон сайхан азаа буурлуудынхаа үгийг сонсож олон сайхан түүхийг түүчээ болсон түүхийг үлдээх өөрсдийгөө бас танилцуулан үзэгчтэй бас халуун мэндчилгээ хүргэхгүй юу гэж хүсэж байна. За өнгөрсөн амжилтуудыг нурандан урьж Монгол улсын ирээдүйг төөчөөлөн өчөж өгсөн манай ахмадуудын алдаргая өнөөдөр эргэн дорсож баярлаж цэнгэж байгаа энэ сайхан Ахмадын баярын өдөр манай телевизэн хамт олон хүрэлцэн хэдэнтэй уулзж байгаад нь маш их баярлж байна. За миний хувьд бол Сэлэнг аймгийн төмөр зүйн байгууллагад 20 гаруй жил ажиллаж мөн цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан. Өнгөрсөн он жилүүдэд эдний залуучууд нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгэн төлөө гэсэн вариантаар ажиллаж амьдардаг байлаа. Тийм учраас залуучууд нийгмийн ажилд идэвхтэй оролцдог. Бүхэл салбартаа манлайлж зүтгэдэг. Тэр зүтгэж байгаа манлайлагч нарынхаа араас бид дагаж ажиллаж амьдардаг ийм үед бид ажиллаж амьдарсан. Тийм учраас бид залуучууд олон нийтийн ажилд идэвхтэй оролцож залуучдын байгууллага, дараа нь намын байгууллага, дараа нь үйлдвэрчдийн хөвлөл, за тэгээд дараа нь Ахмадынхаа байгууллага гэх мэт ингээд шатараалан ажиллаж амьдарч өдөө өрч байгаа хүмүүсийн нэг бодит
жишээ нь одоо миний бие байгаа. Би өнгөрсөн хугацаанд дандаа олон нийтийн байгууллагад ажиллаж түүн дотроо орон нутгийн өөрөө тусгай байгууллагад оролцож ард иргэдийнхээ итгэлийг хүлээж бас сонгогдож орон нутгийн төлөөлөл болж хуралд оролцож явлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд харьцангуй бидний одоо ажил амьдрал эрс өөрчлөгдөж бид өөрөө өөрсдөө юмаа мэддэг. Бид өөрөө өөрсдөө мөнгөө мэддэг. Бид юу хийж үтэхээ өөрсдөө мэддэг. Ийм одоо үе бол өнгөрсөн 30 жил байсан. Энэ 30 жилийн өнөөдөр орон нутгийн өөрөө тусны 30 жилийн өндөрлөг дээр эргэж харахад бид энэ хугацаанд их юм сурчээ. Тийм учраас бид орон нутгатаа улс орондоо эзэн болж чадах юм эхлэл суурийг тавьсан он жилүүд байсан гэж би ингэж үзмээр байна. Өнгөрсөн 70 жилд бол яг дээрээс биднийг заадаг, тэр мөнгөсөн мөнгөөр нь ажиллаа хийдэг, хийгсийг хийдэг, одоо явгсан татны явдаг гэсэн бол одоо бид юмаа мэддэг. Энэ бол одоо орон нутгийн байгууллага хөгжиж цэцгэлсний бодит жишээ юм аа гэж үзэж байна. Одоо цаашдаа одоо манай залуучууд энэ ажил амьдралд мөн одоо бидний ахмадуудын өнгөрөөсөн амьдралын тэр туршлагыг авсарж яг тийм байдлаар нийгмийнхэн амьдралд идэвхтэй оролцож орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад бас хүчээ зүтгэлэн өргөж ажиллаж байгаасаа гэж цаг юмхтэнж бодож явдаг мөн залуучуудаа уриалдаг. Чиний оролцоогоор нийгэм явдаг маа нийгэм дотроо чи өөрийгөө яаж авч явахаа тэндээс олдго юм а гэж их сургадаг. Энэ одоо сургаал бол манай залуучуудын ирээдүйг өөрөө хүн шиг хүн болж түн дотроо хүнлэг амьдрахын одоо бодит жишээ язгуур угсаа болох хэрэгтэй маа гэж ингэж бодож явдаг. Энэ дээр манай залуучууд бас нэг алдахгүй байхаа монголчууд эртнээс уламжилж ирсэн эртнээсээ монголчууд хүнлэг сайхан амьдарч ирсэн ард түмэн. Тэгэхээр энэ одоо хүн ёс хүнлэг ёсны талаар манай залуучуудын төвч явал цаашдаа тасалдгүй явна гэж итгэж явдаг хүний нэг байна да. Ингээд ахмадын олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулж Монголын мянган ахмадууд түүн дотроо Улаанбаатар төмөр замын цоглог хамт олондоо ахмадын баярын мэндийг бас дашинд өргөн төшөөлье. За өнөөдөр биднээс өндөр насныхаа баяраар тохиолдуулж өөрснийхөө урд өмнө хийж байсан ажлынхаа үйл байдлынхаа талаар ярих гэж байгаа юм байна. Инхлээр би Сүхбаатар сумын модул сурал комбинат гэж том комбинат байлаа. Энэнд 1500-аад ажилчид ажиллаж байсан. Энд манай ажилчдын ихэнх дийлэнх 80% нь дандаа залуучууд байсан. За ингээд энэ залуучуудыг сурган хүмүүжүүлэх, ажилд нь идэвхтэй ажиллуулах энэ ажил бол нүсэр их ажил байсан. Гэхдээ манай комбинат бол маш сайн ажилтай байсан учраас залуучуудыгаа хүлээгээд авдаг тусгай байртай, тэмцээс эрэхтэн сургуультай, цэцэрлэгтэй, яашилтай, ажилчдыгаа амраах, соёлох, соёлын газартай ийм одоо өргөн хэмжээний том байгууллага байсан. Тэр үтгээ том соёлын ордонтой байсан. За энд бол одоо залуучуудын дуу хоолой бол өдөр шөнөгүй тэнд цуурайтж аль соёлынхаа бүхэл юмыг явуулж чаддаг байсан гэж би үзэж байгаа. За энэ хэмжээгээр манай модул сурал комбинатын бүтээн байгуулалтын ажил бол маш өндөр. Ганцхан жишээ хэлэхэд сүүлийн 5 жилийн 3 дугаар 5 жилийн төлөвлөгөөг тасралтгүй биелүүлж байж ирж ирсэн. Ингээд яаманда 1-р байранд хүртэл ороод одоо комбинатын намын дарга захиргааны дарга хоёр нь 3 гавшгаач тэмдгээр шагнуулж ирснийг би одоо бахархалтай хийж хэлмээр байна. Тэгээд ялангуяа социалист хөдөлмөрийн баригад бол маш олноороо гарч ирсэн. 18 хөдөлмөрийн баригад гарч ирээд тэр нь одоо байгууллагатай их үр бүтээлтэй, их том лозунгой биелүүлдэг учраас тэнд байгаа залуучуудын энэ одоо итг санаачлага зохион байгуулалт энэ нь бол өндөр байсныг энд дурдж хэлмээр байна. Тэгээд одоо би нас өндөр боллоо. Сүүлийн пенсентэй гарснаас хойш би 1-р Сүхбаатар сумын 1-р багийн иргэдийн хурлын даргаар 10 гаруй жил ажиллаж мөн бас үр бүтээлтэй ажиллаж ирсэн гэж өөрийгөө үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр ч гэсэн би энэ ярилцлаганд ер нь нэлээд өргөн орж байна гэж ингэж ойлгож байна. Тэгээд энэ одоо модул сурал комбинатынхаа ажилтан инженер техникчүүдийн улам их эрүүл их ад жаргалыг хүсэн өрөөё гэж бодож байна. Тэгээд өндөр насныхаа баярт их халуун баярыг хүргэчихье. За олон улсын болон Монголын
Ахмадын баяр мөн олон улсын хийгээд Монголын багш нарын өдрийг угтаж энэ сайхан хүн чанар гэдэг хүнд байх ёстой зүйлийн дээж болсон зүйлийн талаар Ахмад биднээс асууж байгаад сэтгэл их өндөр байна. За миний бие Дорж Дам гэдэг хүн 1970 онд улсын багшийн дээд сургуульд өсч ирээд Сэлэнгийнхээ дунд цагаан эргийн сквадруудынхаа дунд цагаан эргийн хонхортол 52 жил 2 сар ажиллаж байна. Амьдарч байна. За энэ хугацаанд 38 жил улсад ажиллаад өндөр цахиа тэтгэврт гарсан. Энэ 38 жилийн 3 жил хагасд нь боловсролын байцаагч хийсэн. Дундаа жаахан тасалгаатай. За бусад нь бол энэ Сүхбаатар сумынхаа Корусын 7 жил гэж байсан эхлээ тэнд 7. За тэгээд Гомцөндийн 10 жил, 2 дугаар 10 жил, 3 дугаар 10 жилийн сургуулиудад багш, хичээл анги, захирал нэг иймэрхүү алуу өөрийнхөө чадлын хэмжээнд л хашиж байсан. Энэ хүн чанар гэдэг ойлголтын дээр ярина гэдэг бол миний бодлоор маш их зөв юм. Энэ алсын утгаараа хүн чанар гэдгийн тухай ярина гэдэг хүн байхын тухай ярина гэсэн үг. Хүн чанар гэдэг энэ ойлголт бол мөн чанар гэдэг ойлголтын нэг хэсэг нь. Мөн чанар гэдэг ойлголтыг миний ойлгохоор бол мөн чанар гэдэг нь тухайн одоо хүнд ч юм уу байвал зохих сайн чанар бүхний өөрийнх нь хэмжээний дээд цэгэл энэ хүн чанар юм хүнээс. Жишээлбэл бид нар одоо хүн бүхэн манай үеийнхэн бол сайн мэднэ, одоо та нар ч гэсэн мэднэ, хүүхэдүүд харин хэрвээ тийм бол хүний сайхан сэтгэлгээд усч өвгөний тухай кино байдаг. Тэр усч өвгөн бүр болохоо ойлгохоор зэрэг завин дээрээ мөн шодон буурал гизгээ тас татаж өгөөд төрж байгаа эхийн хүйг боож идэг. Энэ бол одоо миний бодлоор хүний сайхан сэтгэлийн дээж юм. Энэ хүн бол тэгээд нөгөө талаар энэ киноны үйл явдлаар ингээд харахад энэ хүн бол насан туршдаа хүний төлөө зүтгэж явжээ. Хамгийн сүүлчийн чадлаа хүний төлөө зориулжээ гэсэн ийм сайхан санааг гаргасан. Энэ бол одоо жинхэнэ хүн чанарын, мөн чанарын нэг хэсэг болсон хүн чанарын илэрхийлээ гэж ингэж боддог. Тэгээд ингээд нэг 38 жил энд ажиллахад чинь сайн муу янз бүрийн юмтай таарчлаа. Ер нь бол энэ залуучуудаа хэлэхэд хүнд ер нь нэг тийм хувь сав байдаг. Тэрнийхээ хэмжээнд л өөрөөр хэлбэл бөндгөрийнхээ хэрээр сэтгээд биенийхээ хэрээр зүтгэх л хэрэгтэй. Өөрийнхөө 5 литрийн бетанд 10 литр сүү хийнгэвэл тэр бол багтахгүй адил. Өөрөөсөө давсан юм санад сэтгэж хийж чадахгүй маа зүтгэж ярина гэдэг бол үнэхээр тийм их бүтэл муутай ажил. За Ахмад үеийнхэн бол тэртээ тэргүй хийгээд хөгжүүлээд үлдээдгээ үлдээгээд ингээд үе өнгөрөөсөн одоо бид ч бас үе өнгөрөөж ил явна. Залгаж авах хойч үе маань бол эх орныхоо ирээдүйг бүтээх юм улсууд. Тэгэхээр энэ залуучуудаа багш хүний хувьд, эцэг хүний хувьд, өвөө хүний хувьд захиж хэлэхэд ерөөсөө оногдсон юм аа өөрийнхөө чадлын дээд хэмжээнд л хийж явах хэрэгтэй юм шүү. Энгүүл хүн бол төрсний хэрэгүт нь хүн байхын мөн чанар оршно гэж ингэж боддог. За тэгээд Сэлэнг нутгийнхаа ирээдүй болсон Сэлэнг нутгийнхаа Ахмад үеийнхэндээ энэ урт насалж, удаан жаргаж, хойч үедээ үлгэрлэж, дагуулж, за дунд үеийнхэндээ эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ улам гаргаж, залуу хойч үедээ эх орноо хөгжүүлэх тэр их ариун хэрэгтэй жинхэнэ эрви чирэг ухаан санаа саруул эрдэн бэлэг төгөлдөр эрч хүт төгс сайн хүмүүн болж төлөвшиж ихийг үтээж сарвал ирээдүйг байгуулаарай гэж ерөөё. Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой Монгол улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Сэлэнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын санаачилгаар Ахмадын захиас тусламж уулзалтыг энэ үеэр зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд аймгийн төв Сүхбаатар сумын 8 багийн төлөөлөл бүхий 40 Ахмад настан урагдан ирж оролцсон юм. Ахмадаас өвдөөлж ажил амьдралын залуур болгохоор зорьсон энэхүү чөлөөт уулзалтыг зохион байгуулсан иргэдийн хурлын дарга наран туяад Ахмадууд талархаж байгаагаа илэрхийлж цаашид анхаарах асуудлууд болоод нутаг орны хөгжилд оруулах хувь нэмийн талаар санал бодлоо хэллээ.
арга хэмжээнд байна бол ахмадууд нь маш идэвхтэй оролцож өөрсдийнхөө санаа бодол санаж явдаг зүйлээ ялангуяа энэ төр засгийн аймаг орон нутгийнхаа бодлого явж байгаа бодлогот хэрхэн яаж одоо цаашид авч явах талаар энэ олон үнэтэй сайхан сургаал, хууль тогтоомжтой холбоотой өөрсдийн бодол саналаа сайхан чөлөөтэй сайхан илэрхийлж энэ арга хэмжээг зохион байгууллаа. За тэгээд ахмадууд маань одоо ер нь бол ахмадад чиглэгдсэн аливаа одоо тэр засгийн бодлого шийдвэрийг одоо нэлээд анхааралтай харж за мөн шүүмжлэх үедээ шүүмжилж энэ байдалд нь одоо тэр засгаас цаашид хамжуулах нь авч хэрэгжүүлэх энэ олон санаачлалууд байх юм байна. Бидний хүнийг одоо ингэж харж хэдийгээр одоо ахмадад чиглэгдсэн ахмадын тухай хууль мөн аймаг орон нутгийн төсөөд хөтөлбөрт ахмадтай холбоотой зүйл залт явдаг боловч бас төдийлөн бас энэ ахмадуудын маань санаа сэтгэл бас төдийлөн нийцэхгүй асуудал байдгийм байна. Ахмад наснууд маань анхан дунд шатны төрийн байгууллагын үйл ажиллагаа энийг цаашид яаж хэрэгжүүлж сайжруулж төгөлдршүүлэх чиглэлийн санаа бодлоо хэлж одоо бидэрт маш их хүнтэй сайхан зүйл захиас хэлж байна. Тэгээ ахмадуудаа утгагүй болох ахмадын баярын мэндийг хүргэе. Ингээд та бүхэн нэрүүлэх сайн сайхан хүний хүсээрээ. Ахмадын баярыг зөвхөн баярлуулаад өнгөрөх бус ахмадуудаа сонсдог ажил хэрэгтэй үг сургаалыг нь тусгадаг байхаар хичээн ажиллаж байгаагаа уулзалтын үеэр нарантуяа дарга илэрхийлээд нэр бүхий 9 ахмадыг төрийн дээд шагнал алтан гадсуудан аймгийн засаг даргын жуух бичиг хүндэт өргөмжлөлөөр шагнаж явууллаа. Залуу халуунаасаа эх орныхоо төрлөх сум орон нутгийнхаа хөгжил зориулж явсан эдгээр хүмүүсийн туршлага сургамж захиалсан цаг үед тус нэмрээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Учиж бас нэгнээ хайрлаа амьдрах сайхан амьдрал бүр сайхан азтай төрсөн хүмүүс заяага ухааны саруудаар тэтгэж амьдраарай зөвхөн чиний хайр зүрлэшгүй сайхан сэтгэлээнд хүн хүнээ хайрлаж амьдрий хүн чанараа дэвж явъя хүн хүнээ хайрлаж амьдрий хүн чанараа дэвж явъя. За энэ сайхан өдрийн мэндийг одоо бүх хамтран одоо нэвтрүүлэгт оролцож байгаа та бүхэндээ хүргье. Монгол улсад байгаа бүх ахмадуудаа хамтын баярын сайхан мэндийг хүргье. За би бол дасцаг өгтөө уран чимэг Сэлэнгэ аймгийн холбоонд сургууль төгсөөд анх 1980 онд ирж исэн. Энэ цагаас хойш одоо Сэлэнгэ аймгийнхаа Сүхбаатар суманд амьдарч ажиллаж байгаа ажилсаг хамт олон орон нутгийн удирдлага, хамт олонны байгууллагууд нэгдсэн бүх удирдлагын хүмүүстэйгээ хамтарч өдөө хүртэл ажиллаж одоо өндөр насныхаа тэтгэврт гарсан ч гэсэн орон нутгийнхаа одоо үйл ажиллагаанд оролцож тэр хүмүүстэй хамтарч энэ ажлынхаа үлдээх ахмад хойч үедээ үлдээх энэ ажилдаа бас зүтгэсээр төрийн бус байгууллага гэдэг ажлыг хийгээд ингээд хамт олонтойгоо явж байгаадаа их баяртай байдаг. Тэгээ анх бол одоо Сэлэнгэ аймгийн холбоонд мэрэгжлийн одоо байцаагч, ахлагч, нөгөө заалгагч гэл ингээл олон төрлийн мэрэгжлийг яг төгсөөд ирсэн хүн би баг байсан гэж одоо өөрийгөө бас бодож ингэж явдаг. Тэгээ хамт олондоо манайх чи 23 эмэгтэй одоо хот хоорондын тасаг гэдэг албыг одоо хашиж ажиллаж байлаа. Тэнд одоо тэгээ дөрвөн цахилгаан мэдээний бичиж одоо л нөгөө баярын мэндчилгээ энэ чинь одоо баяр бүхнээр нөгөө явуулдаг. Тэр олон мэндчилгээг чинь дамжуулдаг. Одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд амьдарч байгаа иргэдийн одоо нөгөө яриа одоо бүх хот хоорондын нөгөө 21 аймагт дамждаг. Тэр ярианы албыг бол одоо би удирдах ажиллаж исэн 23 хүүхнийг ингэж ахалж ажилладаг байлаа. Тэгээ энэ сайхан ажлаасаа 2000 онд
одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг байгууллага нөгөө холбооны системээс тусдаа бие дааж гарсны тэр үеэс би үндэсний олон нийтийн радио телевизийн Сэлэнг аймаг дахь салбарын даргыг авч үйл ажиллагаагаа явуулж агаад ингээ өндөр насныхаа тэтгэвртэй гарсан. Тэгээд телевиз гэдэг бол одоо бүх арт түмний одоо холбоог барьдаг, амин ажлынхын нэмийг одоо ингээд гүйцэтгэдэг, тий холыг ойртуулдаг, одоо нөгөө хоёрыг уулзуулдаг гэл нөгөө захаа загтал бүх төр шуудан холбоо энэ чинь нэг системд байлаа. Тэгээд энэ албанд одоо олон жил зүтгэж ингэж 2001 онд одоо тэтгэвртэй гараад тэгээ үргэлжлүүлээд би бас аймгийнхаа одоо удирдах ажил дарга нарынхаа санал зөвлөснөөр энэ нөгөө хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гэдэг ажлыг авч бас өөрийнхөө ажлын гарах тэтгэвртэй гарсан ч гэсэн үргэлжлүүлсээр өдий хүртэл ажиллаж байгаамаа. Тэрэндээ би бас бахархаж явдаг. Сэлэнг аймаг Сүхбаатар сум гэдэг бол одоо Монгол улсын хойд хил Оросын холбооны улстай хамтран маш сайхан үйл ажиллагааг явуулдаг ах дүү шиг байдаг. Энэ нутаг бол одоо нөгөө ногоо тариагаараа алдартай Монгол улсын маш сайхан бүс нутаг гэж би энэ сайхан нутагт ирж амьдарсан даваад их бахархалтай байдаг. Аймгийнхаа нэрийг гаргахтай их дуртай байдаг. Тийм учраас одоо гэр бүлэрээ яг манай гэр бүлийн хүн бол төмөр замын хүн байсан. Тэгээд намайг энд ирэх шалтгааныг бол манай нөхөр нөгөө төмөр замын томилт авч ирсэн учраас би дагаж ирж харилцаа холбооны салбартаа сургууль төгссөн байсан учраас ирж ажилласан. Тэгэхээр энэ аймгийн хувьд бол одоо ярих юм маш ихтэй. Одоо Монгол улсын ямар ч байсан газар тариалан ургацын түүчэн аймаг гэж бол би бахархалтай хэлж ярьж явдаг. Ард түмэн сайхан сэтгэлтэй, бие биендээ тусалдаг. Ийм сайхан хамт олонны дунд амьдарч өдий үрж байгаадаа би маш их баярлж явдаг юм аа. Тэгээд үр хүүхдүүдээ энэ дээрээд гаргаад 5 сайхан хүүхдийн ээж болсон. Тэгээ өдий зэрэгтэй ийм сайхан амьдарч байгаадаа би аягүй сайхан баяртай явдаг. Тэгээд ингээ нутгийнхаа зон олон дахамтуудаа энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргээд та бүхэн нутгийнхаа сайн сайхан талыг одоо бүх одоо өөрийнхөө орчинд байгаа бүх хүмүүстэй үлгэр жишээтэйгээр тайлбарлан ярьж түгээж энэ аймгийнхаа нэр хүндийг маш өндөрт өргөж явахыг хүсэн өрөөж байна. Маш баярлалаа. Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монголын бүх ард ахмадуудтай баярын мэнд хүргье. Би бол Сэлэнг баруун бүрэн суманд төрсөн 5 настайдаа одоо энэ Сэлэнг Сүхбаатар хотод 5 настаас хойш Сэлэнг Сүхбаатар хотод амьдарч байна. Өөрөө бол хөдөө аж ахуйн малын эмчийн мэргэжилтэй аймгийн анхны алдарт уяач 5 хүүхэдтэй 5 хөргөн биштэй 15 ачлалтай одоо өнөр бүл болцсон амьдарч Сэлэнгэд одоо амьдарч байна. Ингээд ахмадын баярыг тохиолдуулаад одоо бүх ахмадуудтай баярын мэндийг хүргье. Монголын ахмадын баярыг тохиолдуулаад цэнхэр дэлгэцээ үзэж байгаа нийт ахмадуудаа баярын мэнд хүргье. За би Төв аймгийн Угтаал цайдам сумд төрсөн 76 онд Монгол Улсын их сургууль төгсөөд одоо Сэлэнг аймгийн Сүхбаатар хотын дулааны цахилгаан станц цахилгааны инженер ирсэн. За тэр цагаас хойш одоо 50 гаруй жил станцад энэ Сүхбаатар суманда амьдарч байна. За 30 гаруй жил ажиллах хугацаанд би 21 жил нь боловсон хүчнээр ажилласан байдаг. За боловсон хүчнээр ажиллаж байх хугацаанд 1000 гаруй хүнийг ажилд авч одоо сайн ажиллаарай, амжилт хүсье гэж өрөөнөөсөө гаргасан ийм хүн. Одоо энэ хугацаанд бол ихэнхдээ одоо удирдах ажилтан, инженер техникийн ажилтнуудаа заавар зөвлөгөө өгч хүнтэйгээ яаж ажиллах уу, яаж одоо мэргэжил боловсруулаа дээшлүүлэх үү гэдэг талаас нь байнгын анхаарал тавьж ажиллаж байсан. Ер нь хүн өөрөө л хичээх юм бол амжилтыг өөрсдөө л гаргаж чадна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг бол хизээний одоо ард түмний дундгар төгсөн үг. Энэ үгийг л одоо хэлэх дуртай залуучуудаа ч гэсэн хичээж ажиллах хэрэгтэй. Тэгжил ажиллах юм бол та нар амжилтанд хүрнэ. Одоо ажил чинь сайн байна гэдэг талаар нь нэлээд их заавар зөвлөгөө өгдөг. Ер нь дулааны Сүхбаатар хотын иргэдийн одоо 5 тухтай нөхцөлийг хангахын төлөө л одоо 30 гаруй жил ажилласан хүн байна. 1985-аас 90 онд аймгийн эмэгтэйчдийн зөвлөлд зааварлагчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд бол эмэгтэйчүүдийг нийгмийн ажилд идэвхтэй оролцуулах, ахуй амьдралаа дээшлүүлэх талаар нь
төрөл бүрийн ажил зохион байгуулж ажиллаж байлаа. Тэр үед бол эмэгтэйчүүдийн байгууллага жинхэнэ одоо ажиллаж исэн байгууллага. Миний байх хугацаанд бол Монголын эмэгтэйчүүдийн хорооны ариун цэр ахын соёлжилтын үзлэг гэдэг манай аймагт явагдаж байлаа. Тэр үзлэгт одоо амжилттай дан үзүүлэхийн төлөө аймаг даяараа л хөдөлж байгууллага болгон дэрэгдээ эмэгтэйчүүдийн соёлжих танхим байгуулж эмэгтэйчүүд нь одоо бүхий л ажилд идэвхтэй оролцож өрх болгон одоо ордерны даав 2-3 ээж гар нүрийн альчуур гэх мэтлэн гэрэл нарийн ширийн бүх юмыг одоо бэлдүүлж бид нар тэр үзлэгт оруулж одоо Сэлэнгэ аймаг амжилттай дан үзүүлжсэн бас нэг тийм түүх байдгийг. За энэ ажиллах хугацаанд бол одоо тэгээд залуучуудын байгууллагаас эхлээл эмэгтэйчүүдийн байгууллага, хамтын байгууллага, за гэх мэтлэн олон нийтийн байгууллагын одоо удирдах ажил байгууллагын хэмжээнд хийж илаа. Бас одоо иргэдийн нийтийн хурлын дараагаар багийн иргэдийн нийтийн хурлын дараагаар 10 гаруй жил ажилласан. Иргэдийнхаа одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хүчин зүтгэж явлаа. Ингээд Монголын эрчим хүчний байгууллага үүсч өгсөний 100 жилийн ойг тохиолдуулан нийт эрчим хүчний ажилчдаа эрүүлэг, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. За би 1976 онд улсын багшийн дээд сургуульд төгсөөд Алтан булгийн хөдөө аж ахуйн техникумд хувирлагч ажилласан. 11 жил тэнд ажиллаад ар гэрийн угаар аймгийн төв Сүхбаатар хотод орж ирээд за харин би их азтай хүн Сүхбаатар хотод 2 сургууль шинээр байгуулалтанд оролцсон. Анхныхын сургууль орж ирэнгүүтээ 2 дугаар 10 жил шинээр байгуулад хичээл эрхлэгчээр нь ажиллаа. За энэ сургуульд ажиллахдаа ер нь сургуулийн удирдах ажилтан ямар байх вэ гэдгийг гавьяа тогшдор Дүнбөгшийн хүчинд их ойлгож авсан. За хүүхдтэй харьцах ер нь тэр талаар бол за Зэдэн бол багш гээд манай хүмүүжлэг эрхлэгч байсан. Тэр хүнээс их юм сурч ер нь тэгээд ажлын удирдах ажлын гараагаа эндээс хэлсэнтэй. За дараа нь боловсролын хэлтсэд нэг ахлах байцаагч хийгээд 91 онд энэ 4-р 10 жилийн шинээр байгууллагт нь хичээл эрхлэгч болгохт нь үгүй гэж математикийн багшаараа очиж байсан. За энэ сургууль маань одоо 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. За тэгээд энэ сургуульд 38 жил багшлах хугацаанд миний гараар ороод хичээл заалгаад ингээд одоо улс их орондоо ихээ бүтээгээд ажил амьдрал бүх юм аваад явж байгаа үеийн төгсөгч шавнартаа энэ Монголын Ахмадын баярыг өдрөө тохиолдуулаад баярлж явдгаа хэлье. За тэгээд энэ тэтгэврт гарснаас хойш харин Мөн Дордон багшийнхаа удирдлаганд Ахмадын зөвлөн туслах гэсэн энэ албаар аймгийнхаа бараг бүх сумтай сургуулиуд дээр очиж Ахмадд залуу багш нартай өөрийнхөө боломж мэдэх чадхын хайраар зөвлөлт туслаад ингэж явсан бас нэг багш нарт маань хэрэг болж явдаг баха гэж ингэж бодож байна. За ер нь хүн чанар Дамбаа багш маань ярьлаа хүн чанар мөн чанар гэсэн юмыг бол ер нь өөрийнхөө мэдж чадж байгаа юм а бусдаа хэл яриад хуваалцаад сайн юмд явж байгаа юмын дэмжиж таархан явж байгааг ингээд гэж зөвлөлт туслаад ингэж явбал ер нь манай залуучууд ихээ бүтээх эрч хүчтэй сайхан залуучууд байдаг гэж би ойлгож явдаг. За ингээд Монголын Ахмадын энэ баярын өдрөө тохиолдуулаад Монголын нийт Ахмадуудаа болон тэр дотроо боловсролын байгууллагын Ахмадуудаа баярын халуун мэнд хүргье. Эрүүлийн ад жаргалтай сайн сайхан амьдарч байгаарай, урт наслаарай гэж хэлье та.
Сэлэнг аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын дарга Наран Туяа хамт олноо шижилсэн залуусаар бүрдүүлсэн нь эрчтэй хүчтэй хурдтай ажиллахын үндэс гэмээр байлаа. Өөрөө ч жинхэнэ манлайлагч хөлмөрч эмэгтэй илэрхийлэл болсон юм хүн байсныг энд онцлмоор байна. Аливаа ажлыг хэн нэгэн даатгаас суух бус минут хором тутамд өөрөө ажиллаж, удирдан зохион байгуулах зэрэг олон ажлыг амжуулах арга барилыг Ахмад буурлуудаас суралцсан гэлтэй. Үүний тод жишээ болсон нэгэн айлд бид зочилсон юм. Баатар сүрэнгийн гэр бүлийн хувьд сэлэнгийнхний брэндээр буюу жимс ногоогоор бэлгсэн жинхэнэ ургацын талааг амталсан хөдөлмөрч үлгэр жишээч хүрхийн нэг байлаа. Эрхэм үзэгчтэй хүн чанар нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр нь Сэлэнг аймгийн энэ сайхан тариа, будаа, ногоо тарьдаг олон сайхан хүмүүсийн төлөөлөл олгож нэвтрүүлгийнхаа зочинтой бас таныхыг зориод ирлээ. Манай оюун цэцэг эгчийн маань хувьд гэвэл одоо маш олон жил уран бүтээл тойруулсан хүн байгаа шүү дээ, тийм ээ. Дээрэс нь ийм гоё одоо ороод ирэхэд л өөдлөх айл үүднээсээ гэж бүр ямар гоё юм бэ. Бид хоёр бүр хараад гайхалтай шүү. Танад ер нь хэр ийм олон хүмүүс байдаг вэ? За ер нь манай энэ Баатар сүр ах оюун цэцэг эгч нарын маань гэр бүл бол манай сэлэнгчүүдийн амьдралын нийтлэг дүр төр. За мэдээж гэхдээ өнөөдөр ингээд хүн чанар нэвтрүүлгийг өнөөдөр танаад ингээд албаасаар авчирж байгаа нь манай Баатар сүр ахыг мэдхгүй бараг Сэлэнгийн Сүхбаатарын Сэлэнг аймгийн төдий Сүхбаатарын иргэн гэж байхгүй. Яагаад гэвэл одоо насаараа манай Сэлэнгийн төлгөөч чуулгын 40 жилийн түүхтэй Сэлэнгийн төлгөөч чуулгын хөгжимч. Тэгээ энэ ч одоо урлаг соёлын одыг чинь тайзан дээр хардаг. Гэтэл өөрөө оюун цэцэгч маань бас сайхан урлагийн хүн, дуучин гэж байгаа. Залуу ясаа бас урлаг уран сайхантай их ойрхон байсан мөртлөө. Одоо өнөөдөр ингээд хизээний тогтцсон юм сайхан ногооч өрх шиг ингээд болцсон байна. Тэгэхээр хүн ажлынхаа хажуугаар юу амжуулж болдгоо гэдгийг зүгээр ингээд энэ хоёрын гэр бүлээс тод харагдаж байгаа хаа гэж бодож байна. Сэлэнгийнхаа төмөн та хүнд Ахмадын мэрийн минь хүргье. Тэгээ би одоо манайх ч одоо энд 20 жил болж байна да. 20 гаруй жил. 3 дугаар багт байсан те танах чигсэн. Тий. Тэгээд энд 20 жил болж байна. Тэр хоорондоо тэгээд ингээд баг юм хийгээл ингээд идэж манай хүн ч одоо ногоо цагаа ногоо тарих энэ жимсний мод тарихыг хоббитэй өмдөр. Тэгээд баг тариад ингээд хөдөлмөр хүнийг шагнадаг гэж өдөр шөнөгөө өглөө ороогүй ажиллаж ийм гоё одоо гэрээ өөдтэй өнгөтэй байлгаж штэ тийм ээ. Ялангуяа залуучтай үлгэр дуурал үзүүлсэн юм мундаг айлд зочилсандаа бид бүхэн бас баяртай байна. Манайхыг зөөр зочилд ирсэнд үнэхээр их талархлаа. Одоо иргэдийн хурлын төлөөлөгч дарга маань манад ирж байгаад бүр үнэхээр талархалтай байна. За бид хоёр ингээд яг энд нэг ирээд нэг 20 жил амьдарч байгаа тэгэл ингээд багаар юм хийгээл тогтчуулаад сайхан амьдарч гэнөө, сайхан амьдарч. Тэгээд Сэлэнг аймгийнхаа ахмадуудад баярын минь төргийа. Одоо манайхан энд ирчээд эхлээд ингээд үхрийн нүдний суулгацууд аявуух тарьсан. Тэгээ үхрийн нүднийхээ суулгацыг сүүлийн жилүүдэд ингээд тариад бид хоёр одоо сүүлийн ноёдлын 2 сая 200 мянган төгрөгийн орлого олсон. Зөвхөн үхрийнхаа нүдээр. Тэгээ энэ жил бол яг нэг жоохон тааруу гарсан ерөөсөө. Тэгээ нэг сая 580 мянган төгрөгийн ашигтай. Орлоготой ашигтай ажилласан. Тэгэл эний чинь тэгэл түүгээд вариана хий чин, сок сиропо хий чин, тэгээ үр хүүхдтэй өг чин, найз нөхдөд өг чин үнэхээр сайхан амьдарч байна. Одоо ийшээ болохоор зэрэг манайх дандаа ингээд чав галимны одоо ховдын булган сувын Төмөрбаатар гэдэг авраг Төмөрбаатарын чавгыг одоо авчираад алимыг авчираад тариад айгүй юутай байгаа. Сайхан байгаа. Одоо ингээд дөнгөж 3 дахь жилдээ манайх ч одоо ингээд хараа алимаараа компот хийж гин, алимны нухаш хийж гин. Тэгээ янзын гоё юм хийгээд их баяртай байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг 20 төрлийн мод тарьсан байгаа. Тэгээд юугаа ногоогоо тариад дараа даршлаад авчдаг бид хэд. Тэгэл өвлийнхаа нөөцөнд хүүхдүүдтэйгээ хуваагаад идэн. Тэгээд бүх төрлийнхаа ногоог тариад тэгэл дарж давслаад зойрондоо хийндэ. Ажил хийвэл ам тусна гэдэг. Тийштэй ёстой, тийштэй ажил хийвэл ам тусна гэл. Энийг өөрчлөө өөрөө хийсэн гэсэн үү? Оо би энийг өөрөө харуул дээр банзаа харуулдаа тэгэл уран хөрөөгөр сийлэл ингээ хийхээр хүмүүс гайхаад чи ямар сони юм бэ гэл. Бүжиг юм туслаагүй юм уу? Гэхдээ энэ маань өөр юм хийн штэ. Тэр хооронд нь өөр юм ийм. Ингээ хийгэрэг. Тэгээ манай аав чинь уран дамдин гэдэг хүн байсан байхгүй. Тэгэл одоо тэрний удам яваал байгаа юм уу яа гэв. Би энэ модоор бол ер нь хөрөө харуул дээр ажиллаж чинь тэгээ янз янзын сэлбэр 9 жор юм ингээ хийчнэ. Эмхтэн үний чадахгүй юм гэж байдг байгаа. Харин тий яг үнэ харин тий.
За хүн чанар нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн сайхан зүйлийг үзэгчдэд хүргэдэг, хэн нэгнийгээ баярлаж сэтгэлийн дэм хайрладаг. Энэ удаа энэ олон ард иргэдийн төлөөлөл болж иргэдийн хурлын дарга энэ албан тушаалыг харьж байгаа залуу ийм сайхан болсон өрчин маань өнөөдөр иргэдийн хаан гэрт одоо очихгүй байхын аргагүй гэдэг одоо та хоёроо зорж ирсэн. Үнэхээр гоё байна. Тэгээд хоёрын үг бүр нь ерөөлөөр дүүрэн, үйлдэл бүр нь буйнаар дүүрэн, ажил үйлс нь үргэлж өөдрөг бүтэмжтэй халтгай гэж ерөө. Ерөөд боловч маш их баярж байна. Мондаг гэр бүлд. За тэгээ та хоёртаа бас маш их баярлалаа. Ийм сайхан үлгэр жишээ болоод амьдарч шүү дээ. Одоо хороол руу ийм жишг болж байгаа зөндөө айл байгаа тий. Тэгэхээр танахыг байгаа. Тий. Надад одоо заав гарууд болж өгвөл энэ яг ногоо тариалж байгаа манай Сэлэнгэ аймагч өөрөө энэ брэнд шүү дээ тий. Газар тариалын гол бүс нутаг гээд 17 оноос эхлээд засгийн газар маань албажуулаад батлаад өглөө. Тэг яг хөрсөн дээрээ ажил хийж байгаа ийм иргэдэд эмчийн төлөө биднээс тодорхой хэмжээний бодлого шийдвэрүүдийг гаргаа явж байна. Өнөөдөр Баатар сүрэ ахыхыг оюун цэцэг хичээхийг бас та хоёрыгаа ийм сайхан өрхийн аж ахуй хөгжүүлээ явж ийн гэж зөндөө дуулж исэн боловч бүр нүдээр үзэх ашгүй ийм завшаан тохиолдоод тэгээд тэр нь бас яг энэ Монголын Ахмадын баярын өдөртөө давхцаад хүн чанар нэвтрүүлэг одоо Сэлэнгэ аймагт бэлтгэгдэж байгаа энэ хугацаатаа давхцаад ирсэн бас бид нар хэдүүлээ зүгээр уулзахгүй заавал хүн чанарын доор тийм ийм сайхан бэлэг ерөөхдөө нэвтрүүлгийн доор уулзах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэгээд өөрсдийнхөө одоо амьдралаар үлгэр дуурайл болж нөгөө хөдөлмөрийг хийгээд үтцсэн хөлс шимээ хүртээд үтцсэн хүн хөлсөө туслуулаад амтын ажлын амтыг мэдсэн хүмүүсээс ийм л бүтээл гардаг шүү дээ. Тийм учраас та хэд маань Сэлэнгэ аймгийнхаа залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ олж ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлэхэд аймгийнхаа удирдлагын багтаа нэг баг болж бидний ажлыг дэмжиж эргээгээд бид нар бас энэ хөдөлмөрч гэр бүлээ дэмжиж ингэж сайхан хамтран ажиллах болтугай. Та хоёрын маань ургац жилээс жилд ариун баялаг байж үр тариа нь одоо улам өргөн өнөр өтгөн болж жимсэхт нь улам өнөр болж өтгөн болох болтугай. Энэ сайхан байшинг өөрсдөө бүтээсэн гэхийг хүртэл хараа зогсохоор бахархмаар байна. Ингээд та хоёртай ийм жижигхэн одоо бас гарын бэлэг үгүй яа. Баярлалаа. За та нартай маш их баярлалаа. За өнөөдөр энэ сайхан өдөр манай Монголын маань ахмадуудын маань бас баяр болж байгаа. Монголынхаа нийт өнцөг бүдэн бүрд оршин сууж байгаа ахмадуудаа энэ сайхан өдрийн баярын мэндийг дэвшүүлье. За мөн энэ сайхан өдөр бас нутгийн удирдлагын байгууллагын маань нэг цаашгүй нэг хэсэг болсон. Аймгийн маань иргэдийн төлөөлөгчдийн хурлын маань бас үүсч хөгжиж байгуулагдсны бас 30 жилийн ойн өдөр бас тохиож байгаа. За энэ арга хэмжээ бас өнөөдөр манай аймагт бас явагдаж байгаад би бас их их баяртай байна. За яагаад гэвэл одоо би анх 1979 онд сургууль төгсөж ирээд аймгийн Сэлэнгэ аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тэр үеийн нэршлэр статистикийн төвчөнд мэргэжилтээр хийж ажиллаж ирсэн. За тэгээд жил болгон нөө төсөв төлөвөөгөө хэлэлцэж баталдаг аймгийн бүгд хурал чуулган болно. Жилд 2 удаа. Үүний бүх материал тоо баримт одоо Сэлэнгэ аймгийнхаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, нийгэм эдийн засгийн бүх үзүүлэлтүүдийг бид нар одоо бэлтгэн. Тэр үеийн бас одоо одооныхтай адилхан цахилгаан компьютер энэ цахилгааны орчин юм ерөөсөй байгаагүй учраас гараараа хийж бэлтгээд гараараа нэмж хасаад ингээд бүх мэдээ тайлангаа боловсруулад ингээд хүлээлгэж өгөн нөгөө хурлынхаа үйл ажиллагаанд зориулаад за үүнд бас одоо гар бие оролцснороо бахархаж явж байгаа. За тэгээ 1990 оноос хойш одоо улс орон маань хөгжөөд сүүлдээ цахим компьютерлөө ороод энэ ажлууд бас их хэлбэршүүлж сайхан болсон. За тэгэхээр өнөөдрийн маань энэ нэвтрүүлэгт оролцож байгаа агуулга маань хүн чанар гэдэг маш сайхан үг. Энэ үг гэдэг маань өөрөө цаанаа маш том утга агуулгатай. За яагаад гэвэл бидний одоо өвөг дээдс тэртээ он жилүүдээс эхлээд хүн чанар гэж юмыг одоо үр хүүхдүүд бидэндээ өвлөж үлдээсэн. Энэ өвлөж үлдээсэн энэ хүн чанар энэ буйнаар бид нар бас ингээ манай Монгол орн маань монголчууд маань бас өдий зэрэгтэй сайн сайхан явж байна гэж бодож байна. За зүгээр нэг жишээ хэлэхэд одоо хүнд өвчтөе хүмүүс маань ингээ гадагшаа явж зардал явж имчилүүлэхээр зардал нь хүрэхгүй хэдэн зуун сая төгрөгийг монголчууд маань ингээ зар тавихаар туслаад дэмжиж нөгөө хүнээ явуулаад
дорн босгоод ирж байна. Энэ бол нэг удаагийн үйлдэл, нэлээд хэдэн удаагийн үйлдэл. Энд бас би бас ингээ монголчуудаа, нийт залуучуудаа ялангуяа ингээд энэ төвчийг манлайлж явдаг залуучуудаа маш их баярлаж явдаг. За мөн одоо энэ нэмлэгүүдэд одоо хэвдэж байгаа аль нэгэн нэмлэгүүдийн улсын том нэмлэгүүдийг одоо манай бас урлаг соёлын одод бас зарим хүмүүс маань ингээд хувийнхаа ингээ мөнгө гаргаад засварлаад бас нөгөө хүмүүст маань ингээд маш сайхан сэтгэлийн дэм өгөөд тусламж дэмжлэг болоо явж байна. Энэ маань бас юу хүн чанар. Цагаараа ингээ хүн чанараар ингээ яваад гэсэн үг шүү дээ. За тэгээ бид нарыг бол хүүхэд байхад бидний аав ээж ингэж сургадаг байсан. За автобусанд сууж байгаа хүмүүс жирэмсэн үнд суудал тавьж өгч вэ? Ахмад настай үнд суудал тавьж өгч вэ? Хөгшин настай хүн хоёр гартаа усаа бариад хүндийн мөргөө явж байгаа юм бол хүүхдүүд минь тусалж өгч байгаарэ. Багш нартаа сайн тусалж байгаарэ. Дагалгавраа сайн хийж байгаарэ. Багш нарынхаа үгэн сайн орж байгаарэ. Энэ чинь бидний цаагаараа өөр хүүхдэд сургаад байгаагийн бас нэг хэлбэр байна. Бид нар тэрийг бас өвлөж аваад ингэж явж байна гэж би боддөг юм аа. За ингээд статистикийн байгууллагад ингээд би насаараа ажиллаад 35 жил ажиллаад энэ сайхан байгууллагаас гарсан маш их сайхан буянда улс орныхоо хөгжүүлэхэд хамгийн түрүүнд анх түүчээ болж явдаг ийм сайхан байгууллага. Ингээд удахгүй бас манай статистикийн байгууллагын 98 жилийн ой баяр болно. Нийт статистикч нартаа энэ ой баярын мэндийг төвшүүлье. Сайн сайхныг хүсье. Гэж өнөөдрийн маань нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид сэлэнгчүүд тэр дундаа Ахмад Бурлын төлөөлөл, удирдлагуудын төлөөлөл маань өнөөдөр бас яриа дэвэл маш их түүхтэй салбараа магтаад нэвтрүүлгийн маань цаг хомсгон байна. Тэгэхээр ийм сайхан одоо бидний урилгыг хүндэтгэн хүлээж авч хүн чанар нэвтрүүлэгт урагдаж оролцсон та нартаа маш их баярлалаа. Та бүхний минь ажил үйлс үргэлж аранзан зул шиг бадамлаж, авьяас оюун ухаан бэлгэн Азийн тэнгэрт гэрэлтэж, сүрэнд нь сүүн цагаан сэтгэл шингэж, сүлд нь үргэл сүмийн ганжир шиг гялалцаж гялтганаж явуултгай гэдэг ерөөлөөр энэхүү сайхан нэвтрүүлгийг төсгөж өгөөч гэж одоо манай Сэлэнг аймгийн иргэдийн хурлын дарга Наран Туяа танаас хүсэж байна. За тэгэхээр үнэхээр бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа эрхэм хүндэт үзэгчид ч гэсэн бодож байгаа хүн чанар гэдэг сэдв маань өөрөө маш өргөө агуулгатай амьдралыг бүхэлдэн багтаас ийм том ойлгогдох хөгдгөө учраас тэгээд мэдээж тэр нь хүнээс өөрөөс нь урган гардаг ийм том сэдв учраас энэ сэдвээр ярилцвал бүгдээрээ мэдээж дуусахгүй тий. Гэхдээ би сайн нэг зүйлийг ойлголоо. Өнөөдөр 1976 онд Нямдар Жигчигээ Сэлэнг аймагт хуваарлагдаад ирж байгаа шижигсэн залуу боловсон хүч ирж хахад би дөнгөж төрж исэн байна. Гэтэл өнөөдөр мөр зэрэгцээд энэ үнтэй олон жил надад хамтран ажиллах боломж олцсон. Одоо ч хамтран сонсоо явж байна. Энд байгаа хүрэлцэн ирсэн Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан манай танаа нэвтрүүлэгт өргөцсөн эрхэм хүндэт зочид маань бүгдээрээ бүтээсэн түүхтэй бахархан амжилттай юм хүмүүс учраас одоо яг энд суугаад энэ хүмүүсээсээ үг сонсоо сууж байгаа нь миний хувьд бол үнэхээр одоо хүний амьдралын, хүн байхын, хүнлэг байхын утга учирыг одоо бас давхар энд ойлгоод мэдрээд амьдралд одоо нэгэн шин түүх нэмэгдээд ухаарл хайрлагдаад ингээд сууж байгааг харахад бас танаа нэвтрүүлгийн чаг өөрийнх нь мөн чанар энэ юм байна гэж ойлгож байна. За тэгээд ер нь ахмадуудтайгаа уулзаж ахмадуудаас үг сонссноор хүн өөрөө бас үргэлж одоо баяжиж хөгжиж ялангуяа манай Монгол улс маань өөрөө баялагдчихгүй одоо яндшгүй их баян тансаг ийм их хэлтэй түүх соёлтой өв уламжлалтай яс заншилтай одоо ийм орон учраас Монгол ахуйд өссөн Монгол эцэг эхийн одоо гараар хүмүүжсэн тэр хүүхдүүд гэр орондоо өссөн орчиндоо хизээний төлөвшлийг олоод хүмүүжлийг олоод ингээд төрцөн байдаг. Монгол хүний одоо суурь бол гэр бүлийн хүмүүжилтэй, гэр бүлийн үн цэнтэй байдаг тэр хүүхд ахуй насандаа эцэг эхээсээ Монголын ард түмнээсээ одоо энэ ёс заншлаараа дамжаад суралцсан ийм сайхан түүхэн хүмүүжлийг олгодог ийм ард түмэн гэж би бол ард түмнээр үнэхээр бахархдаг. Зөв гэр бүлийн хүмүүжил донд өссөн хүүхдүүд аяндаа амьдралд суралцаад хөлөө олоод өөрийнхөө эзэмсэн мэргэжилтэд амжилт гаргаад ингээд явцдаг. Тийм учраас өнөөдөр энд цуглуулсан хүмүүсээсээ ч гэсэн би бас тэр хүний чанарын, хүн байхын, амьдралын ухааныг ингээд давхар сонсоод явж байгаадаа бол баяртай байна. Тэгээд уулзах бүр тухаарл нэмэгддэг энэ ахмадуудын маань өдөрт зориулсан
нэвтрүүлгээ манай Сэлэнг аймагт хүн чанар нэвтрүүлэг маань хийж байгаа нь бол одоо нөгөө тал талын золтой, уулзахын өрөөлтөө, учрахын бэлэгдэлтэй гэдэг шиг хүн чанар нэвтрүүлэг маань бас манай энэ ахмадууд дээр суйрлаж өөрсдийнхөө түүх намтрыг ярьж хүн байхын ухааныг залуучуудаа өвлж одоо чадсан ийм сайхан нэвтрүүлэг болох байх гэж огт эргэлзэхгүй байна. Тэгээ залуучуудаа захиж хэлэхэд ерөөсөө хүний амьдрал хүн байх ухаан гэдэг бол эцэг эхчийн юм шүү, хажуу ахын дүүс чинь юм шүү, найз нөхөд чинь юм шүү, ахмад бурлууд чинь юм шүү гэдгийг болоод хэлий. Энэ бүхнээсээ амьдралын ухааныг хүний дээд байх ясыг ингээд суралцаад явж идэг бас манай монголчууд бас их азтай завшаантай юм хүмүүс байна гэж бодож байна. Тэгээд танаа нэвтрүүлэгт улам их амжилтыг хүсье. Олон сайн сайхны жишээнүүдийг эерэг одоо ийм тэмүүллийг, эерэг сэтгэлийг нийгэм төрүүлж байгаа ийм сайхан нэвтрүүлэг гэж би бас хувьдаа үнэлж явдаг. Тэгээд энэ төрөлцөн ирсэн ахмадуудаа Сэлэнг аймгийн 12 мянган ахмадуудаа төлөөлөө түүчээ нь олоод нүр царай нь олоод энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаа. Та бүхэн манаас манай аймгийн бахархал юм шүү гэж чин сэтгэлээсээ хэлье. Тэгээд за үнэхээр бахархгүй байхын аргагүй маш сайхан төвхтэй амуу тариа шаагсан энэ сайхан алтан шаргал намрын налгаар өдөр энэ сайхан нэвтрүүлгээ бас хийж үзэгч хүмүүдээ хүргэж байгаадаа туйлын таатай байна. Мэдээж бид бүхэн бие биендээ өдөр болгон таньдаа хайртай шүү, чамдаа хайртай шүү, хань ижилдээ хайртай шүү, үр хөвгтдээ хайртай шүү, ижээ аавдаа хайртай шүү гэж хэлэх нь монгол хүн бас нэг тийм цэвэр ичимтгий зантай байдаг. Өнөөдөр та нар маань та нарыгаа үзэн суугаа эрхэм үзэгчд манаас та нараараа маш их бахархаж байгаах, очоод бүгдөө үр хөвгтүүдээ үнсэж хайртай гэдэг үгийг харамгүй хэлж байгаарэ гэж бас манай нэвтрүүлгийн зүгээс та нартаа бас хэлье. Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчд маань ч гэсэн ижээ аавдаа хайртай дотноо бүх хүмүүстээ таньда хайртай шүү гэж энэ сайхан үгийг үргэлж хэлж байгаарэ. Ажралыг бид хүний сайхнаар төсөөлдөг болохоор алтан нар бидэнд авь адилхан гэрлээ хайрладаг болохоор амьд явахыг бид бусдаа хайрлахын нэр гэж бодном, аж жаргалыг бид бусдыгаа жаргалтай байхын нэр гэж боддгоо. Нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. Иргэн устдаа төр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зүлгэе. Шаргал тариа халиурсан Сэлэнг нутаг өнгөтэй байлаа. Хөлмөрч бүтээлч хүн зооны ажил үйлсэн ч дэврэн байлаа. Бидний Сэлэнгийн ахмад буурлуудын төлөөлөлтөд уулзуулж нэгэн сайхан түүхийг бүтээх боломжийг олгосон Сэлэнг аймгийн иргэдийн хурал тэр дундаа урлын дарга харан туяадаа шин сэтгэлийн талархал илэрхийлээд та бүхний ажил үйлс үргэлж арваа буудаа шиг өсч үржин байхын явуулыг уудууд нь өргөн дэвшүүлье.